лабораторийн ажил номер 4 электрон дифракц ашиглан кристалл дурын параметр тодорхойлох ажлыг тайлбарлая. За энэ ажил хэрэглэдэг багч нь өндөр хүчтлийн тэжээл үүсгэр мульт ампер метр за электрон дифракцийн вакуум хоолой байна. За хэмжилт эхлэхээс өмнө схемийн дагуу зөв багчуудыг өгсөрсөн байгаа. За тэгээд эхлээд бид нар өнжилт өндөр хүчтлийн тэжээл үүсгэрийг халаагаад 1 минут хүлээнэ. Мульт ампер метрийг бид нар микроампер метрийн тохиргоон дээр тохируулна. За энэ ампер метрээр болохоор анод дээр унж байгаа анодын гүйдлийг хянах зорилттойгоор энийг тохируулна. За одоо бид нар өндөр хүчтлийн тэжээл үүсгэрийг 2000 кг алгуурхан хэмжил эхлэхээс өмнө багчмууд маань бүгд нойлсон байх хэвээр. Мөн өндөр хүчтэй үүж байгаа учраас энэ хэмжилт хийж явах оронд энэ багчнуудын утсаар болон багчийг оролдож болохгүй. За одоо бид нар 2000 вольт дээр тавь. За 2000 вольт болоход электрон дифракц маань ажиглагдсан байна. За тэгэхээр 1 болон 2 дугаар цагиргууд ээлжлэн гарсан байна. За энийг бид нар шугамаар хэмжиж авах нь шүү. Ингээд за шилбэл 1 дугаар цагиргаараа бас хэд вэ? Үрэлсэн гэх мэтчлээ ингээд хэмжиж. За дараа нь 2500 вольт. За энэ дээр цагираг маань тодорч байна тийм ээ. 1 дугаар цагираг 2 дугаар цагираг. За гэх мэтчлээ 3000 дээр 3500 дээр 4000 дээр. За 4000 болохоор 4000 вольт дээр цагираг маань нэлээд татагдаж байна. За одоо энэ дээр хэлээ. 1 дугаар цагираараа тус тэр голын цагираг ба шүү дээ. За шилбэл 1 дугаар цагираараа тус за бараан цагиргаар гэрэлтэй цагиргаар ялангуяа ч авсан бол одоо энэ шилбэл энэ дээр 2 см гэх мэтлэн байна. За дараагийнх нь 3 см гэх мэтлэн. За энийг бид нар хүссэн нийтэн дээр бөглөнө шүү дээ. За UA гэдэг нь болохоор хүчтэй 2000 вольт дээр 1 дугаар цагиргаар CDC 2 дугаар цагиргаар CDC за 2500 дээр 1 дугаар цагиргаар 2 дугаар цагиргаар тусыг электрон дифракцийн вакуум хоолойгоос бидний цагирган дээрээс гэрэлтэй болон баруун цагиргаараа тусыг шугамаар хэмжиж аваад за мөн 3 дугаар томьёогоор импульсыг электронуудын импульсыг 4 дугаар томьёогоор дипролийн долгионорт сарнилын үнцгийг томьёогоор бодож олоод за графитын нүүрс төрөгчийн атомуудын хоорондох зай D1-ийг мөн адилхан томьёогоор бодож олоод хавцлууд болон харьцангуй алдааг томьёогоор бодож олно. За ингээд бага хэмжилтээ хийсний дараа багчуудаа бүгдийг нойллоод унтрах ёстой.